Намайг Лаваа Автошинер гэдэг Share Wallet судалгааны компани гүйцэтгэлээр ажиллаж байна. За бид өнгөрсөн жилийн стартап 2024 улсын уралдаанд Share Wallet гэдэг төслөөрөө оролцоод 3 дугаар шагнал эзэлсэн. Манай Share Wallet төсөл бол дата өгдлийг цуглуулад зах зээл дээр бэлэн судалгааны бүтээгдэхүүн нийлүүлэх төсөл байгаа. 9 хүний бүрэлдэхүүнтэй ингээд ажиллаад явж байна. Бид бас нэлээд олон стартапуудтай бас анх өрсөлдөж 3 дугаарнд орсон. 15 сая төгрөгийн буцалтгүй тусламж авсан. За энэ мөнгөөр бол бид технологийн хөгжүүлэлтэн дээр бол ашиглаж байгаа. За дата таниулах хэсэг, за мөн дата урсгалын хэсэг, яг судалгааны бүтээгдэхүүнийг хэрэглэж худалдаж авах учраас тэдний зүйлүүд ингээд зарцуулагдаад явж байгаа гэж ойлгож байна. Уг нь тийм тэмцээн болдгийг ч мэддэггүй байлаа. Тэгээд 24 оны шалгаруулалт болж байгаа гэдгийг сонсоод тийм бүртгүүлсэн. Тэгээд хоёр төслөө бүртгүүлээд хоёр төсөл маань бол шилдэг 12-т хоёулаа шалгарсан. Тэг яг нэг төслөө тухайн зохион байгуулагчийн багаас бол нэг төслөө цаашаа аваад яваа гэд санал тавиад бид Share Wallet гэдэг төслөө аваад орсон байгаа. Тэг яг нэлээ их юм сурдаг. Мэдээж ихтгэл яаж тавих уу? За ихтгэл тавих гэдэг нөгөө презентацийн агуулга нь ямар байх уу? За мэдээж нөгөө хин бүх хүнд ойлгомжтой байдлаар яаж бэлтгэх үү гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар нэлээ их хөгждгөө. Мэдээж залуу хүн бол өөрснийгөө сориод үзэх хэрэгтэй. За бид ч гэсэн юм бол тэгэл сориол өөрснийгөө сориол орсон. За үеийнхаа залуучуудтай мэдээж өрсөлдөн. За тэднээс мэдээж дахиад үзүүлсийг сурна маш хурдан даалгаврууд өгдөг. Нэг өдрийн дотор презентацаа бэлтгэх ёстой ч юм ингээд шахуу програмын дагуу явж байгаа. За тэгээд мэдээж ингээд нойр хоолоо ингээд хасаад ингээд бэлддэг. Тэгээд тэрний дараа мэдээж ингээд 3 дугааранд ороод шагналт байр эзнэ гэдэг чинь өөрөө ингээд том шагнал байдаг. Баг хамт олны маань өөрсний хичээл зүтгэл энэ дээр харагдана. Бусдад зүйлсүүдийг сорих бас боломж бас олддог гэж харж байгаа. За Монголд бол гарааны компанид хөрөнгө оруулалт татах бол маш их төвөгтэй. Зах зээл нь өөрөө хөгжөөгүй байгаа. Тийм учраас стартап тэмцээн бол өөрөө маш том боломжийг олгодог. Залуучууд баг хамт олноороо оролцож өөрснийгөө сорихыг бол уриалж байна.